Мөнгө төргөө өгөөд өвчтэй зовлонтой байгаад одоо мөнгөө буцаагаад авчмаар байна. Тэгээд ингээд ямар ч амьдралын насгүй боллоо гэж яд ерөөсөн мөнгө төргөө нөгөөгөө тэрхэн одоо нас барцсан байж байна. Бид нар чи хэцүү л амьдарч шүү дээ. Нөө маргаашаа тэгэл түрээсийнхаа мөнгөнд ингээл. Тэг би одоо ингээд 5 хүүхэдтэйгээ 4 жил байр төрөсөл амьдарч байна. Ингээд яг одоо хаана хандах ёстой юм? Шүүхөр нь яваа шүүхэн тавихгүй, цагдаагаар яваа цагдаа тавихгүй. Энэ их оронд эзэн гэж байна уу? Төр засаг гэж байна уу? Тэгэл одоо өглөө босч үйлээл шөн ботхоо нөргөө онол бид нар иймэрхүү байдалтай амьдарч байна. Тэгэхээр манай нийгмийн редакцийн уран бүтээлч сэтгүүлч нар яг одоо шинэ байрны захиалга өгөөд тэгээд тэр нь одоо ямар асуудал дагуулчаад байгаа вэ? Яагаад захиалагч нар хохирогч болох хэмжээнд очицоод байгааг үзэгч та бүхэнд үзүүлнэ. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь ямар асуудлуудыг дагуулж байна? Тэд нар бас заллах маягийн одоо ийм бас нөхцөл байдал үүсч үгүй юу гэдгийг бас өмгөөлөгчөөс тодруулах гэж байна. Үзэгчдэд энэ асуудлыг гэрээтэй танилцаад одоо танд бас бид нар бичлэг үзүүлнэ. Тэгээд энэ дээр яг хаана нь ямар асуудал байна гэдэг дээр бас хариулт өгөх юм. Энэ хуучин 026 дугаар ангийн хашаа байсан. Нийтийн байр яжгаад татан буулгаад баган төргөө гэж компани дээр дахин төлөвлөлт оруулъя гэсэн нэрийдлэр ерөнхийдөө бол одоо бид нар цаад утгаар бол баганттай гэрээ хийж ийн л гэж ойлгосон л та. Тэгээд яг тухай 22 онд гэрээ хийхэд бол Geocanan гэж компанитай гэрээ хийсэн. За тэгээ Geocanan гэж компанитай гэрээ хийгээд 22 оноос ч одоо ингээ 4 жил ерөөс одоо суурайч ухаагүй яг газар нь л яг энд байгаа даа байхгүй. Суурайч ухаагүй барилгаач барьж эхлэх байгаа даа. Ашиглалтанд орох хугацаа нь хэзээ гэж. Ашиглалтанд орох хугацаа болохоор бүгдөө гэрээн дээр байгаа 24 оны 1-р улирал гэж хэлсэн. Яг энэ 8 дугаар хороо байхад баган төргөө компани маань тэр хойтлын байрнаас ахуулаад яг энэ чигээр нь ингээд дахин төлөвлөлтөөр орсон бохоггүй юу. Тэгсэн чинь Geocanan гэж компани яг энэ хэсэгт нь ингээд дахин төлөвлөлтийг хийхэр болоод тэгээд Geocanan ч бариагүй баганд нь ч ямар ч хариуцлага хүлээхгүй яг ийм байдалтай л үүсчихэд байгаа бохоггүй юу. Тэгээд Geocanan гэж компани өөрөө яг нийслэлтэй гэрээ хийгээ те дахин төлөвлөлт гэдгээр орсон юм өгөхлөөр үгүй. Тэгэхээр ганцхан баган төргөө гэдэг компани л энэ дээр дахин хийх албан ёсны хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Geocanan-ыг яаж оруулав? Төсөл гүйцэтгэгчид ямар хуу хариулт өгдөг? Одоо Geocanan-ы зүгээс бол бид хэд нөгөө нэг одоо төслөө ингээд хөрөнгө оруулалт татах байгаа. Одоо барилгаа барина гэд тэгсэн маягаар ингээд бид хэд ингээд одоо лагтаал ингээд цаашаа ингээд алга болоод ингээд сургаал болчиход байгаа. Бид хэд тэгээд байнгын ирж ирнэ уулздаг байнгын залгатад уцаа ирнэ авдаг. Тэгээд ер нь бол сургуул. Тэгээд баган төргөө ерөнхий гүйцэтгэгч баган төргөө болохоор бид эдийг хариуцдаг. Geocanan-ийнхаа захиралтай өөртөө уучрал гээд би 22 оны 7 сарын 1-нд захиал өгсөн. Яг Солонгосоос ирээд тэгээд 100% төлөлтөөр захиал өгөө. Тэгээд одоо хүртэл гээд юу ч хөвлөж байна. Ямар ч одоо хүний нутагт ажиллаж амьдарсан тэр тий цалингаа мөнгөө зарцуулжаа. Тэгээд одоо ингээд байрцгүй гэл ах дүүрээ амьдрал тэгэл өчсөн. Одоо жишээ нь энэ кейсэн дээр бол багант өргөөгийн энэ том газар чөлөөлтийн төсөл төр Geocanan гэдэг компани зүгээр ийм нэг жижиг одоо энэ гэрээгээр бол энэ 44 дугаар блокийг нь л барина гэдэг ийм эрхийг авцсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтийн ажлыг доош нь жижиглж өгж ийн гэсэн үг байхгүй. Яг ийм одоо нийгмийн харилцаа бол энэ дээр явж байгаа юм харагдаад байна. Энэ бол байж болох харилцаа юу гэхдээ тий? Ингээд за энэ бол байж болох харилцаа. Гэхдээ энэ талаарх одоо юу гэдэг хариуцлага мэдээллийг тухайн иргэдэд яаж өгсөн бэ гэдэг асуудал нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар дахин төлөвлөлтөд орж байгаа тохиолдолд энэ дээр заавал гурвалсан гэрээгээр явдаг эрх зүйн зохицуулалттай. Энэ дээр өөрөө нийслэл орж ирдэг. Тэгэхээр энэ асуудал дээр яагаад баганд нь орж ирээгүй, яагаад нийслэл нь орж ирээгүй зөвхөн дангаараа одоо энэ гэрээг харахад бол дангаараа Geocanan нэг блок барилгыг аваад ингээд явцсан байгаа байхгүй. Тий, хэрвээ энэ яг дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл байх юм бол одоо мөрд үзэж байгаа хууль мөн одоо холбогдох журмынхаа хүрээнд гурвалсан гэрээгээр явах хэрэгтэй харилцаа байгаа байхгүй. Тэгээ 3-5 жил болж ихэд одоо та хэлж байна тийм ээ. Хурд шорооч одоо хөдөлгөөгүй байна гэдэг. Одоо газар нь төв тэгшил байж лээ л да. Бид нарыг ирж эхэлж гэрээ байгуулахдаа тэр хойно манай загварын байр гэдэг байр үзүүлээд тэр нь айгүй гоё байр байсан. Энэ аятайхан байр байна гэж эхнэртэй хүүхдүүдтэйгээ зөвлөж байгаа бол тэгэл захиалга өгсөн. Тэгээ энэ газрыг ирж үзүүлээд
Яг энд хугдана танай байр баригдана. Тэгэл одоо тэгэл 4 жил боллоо. Энийг одоо яг ямар компани үргэлжлүүлэх вэ? Нийслэл нь үргэлжлүүлэх юм уу? Эсвэл баган төргөө компани ингээд одоо бидний хохирлыг барагдуулаад те цог бадрах ингээд хамтран оролцоод одоо бидний ингээд үр шир одоо энэ бидний гомдлыг барагдуулах юм уу? Тэрнээс цог бадрах нь болохоор айгүй олон газар залилан хийсэн, айгүй олон хүмүүсийн ингээд хүмүүс бидэрт ингээд мэдээлэл өгөөд яваад байгаа байхгүй. Одоо жишээ нь манай хамаатны дүү жишээ нь 39 дугаар байран дээр захиалга өгөхдөө анхийг сахиулах ажиллагаанд явчаад эргээд ирэхэд байр нь өөр хүн дээр яаж зарагдцсан. Тэгээ байрчгүй мөнгөчгүй ингээд ийм болцсон одоо бас зөндөө улсууд байгаа даа байхгүй юу. Тэгээд энэ хавсан цаг удахт олон удаа уулзсан сүүлдээ арга одоо яг үү гомдлын мөр юу цагтаад өгсөн цагдаагаас улсын мөрдөн бяцах газрын залилах гэмтрэхтэй хэлсрүү очсон байл. Нийтдээ одоогийн байдлаар 68 үүний гомдол хэмжээг яригдчихсэн энэ дэр. Энэ дахин төлөлтөд орсон хамрагдсан гэдэг юм уу? Энэ нэгж талбар дээр захиалсан гэдэг юм уу те? Энэ иргэд өөрсдөө тусдаа өөрөөр хэлбэл гэрээний хариуцлага биш. Хууль цаасан хариуцлага буюу те тусдаа одоо юу гэдэг холбоо байд юм уу? Нэгдэл байд юм уу? Би болгоод төлөөлөгчөө томилоод харин энэ дахин төлөвлөлтийн журмын хүрээнд энийг анханаас нь явуулаагүй асуудлыг бол гаргаж ирж тавих, энийг хуулийн хэлтийн байгууллагаар шалгуулах, нийслэл энэ дээр оролцоогүй асуудлыг шалгуулах ийм бас хариуцлагын одоо хавсрамл одоо ийм хэлбэрийг бол бас гаргаж ирэх боломжтой гэж харж байна. Геоканаас нь биш ээ. Биш. Багант нь юм уу? Багант. Танай газар дээр манайх өөрийн хөрөнгөөр барилга барья гэж орж ирээд тэгээд улсуудад байр захиалгаа аваад тэгээд сүүлд нь байраа барьж чадахгүй нэ гэдээ өөрсдөө алга болсон. Яагаад ийм компани оруулчваа? Энэ компани ингээд энэ олон хүмүүсийг хохироочлоо. Хэн хариуцах вэ? Геоканасын тэр цаг удрахыг захирлан та нартай уулздаг юм уу? Үгүй. Уулзааг одоо хэр удах вэ? Уулзааг өнөөлөө удчихлээ. Танай захиралтай нэг холбогдох гээд үзье. Утсын дугаарыг тайлбарж өгч. Ноён ямар. За, баган төргөө компанийн захиралтай холбогдож байгаа. Байна сайн байна уу та? Сайн байна. За, би үндэсний телевизийн асуудлын мөрөөргөө нэвтрүүлгээс энэ танай байр орон сууцны энэ хотгонд захиалга өгсөн хүмүүсийн одоо гомбол саналын дагуу ингээд сурвалжлага хийгээд явж байна. За, тийм барилга баригдахгүй ч тодорхойгүй байхгүй. Наа чинь танай газар юм байна шүү дээ. наа чи угаасаа цаагаараа нууцаар тийм хүмийг явуулсан гэхгүй юу? Бид нар бол мэдэхгүй тэрийг. За баярлалаа. Тэгээ одоо ингээд төсөл хэрэгжүүлэгчд нь ингээд хоорондоо хөлөөж хэлцээ. Сая багантын захиралч хэн гэдэг хүн блэ? Тамир гээд захиралтай бид нар бас холбогдоод утсаар сая мэдээлэл авлаа. Би мэдэхгүй байл гэдэг энэ багант дөргөөгийн захирлсан. Тэгэхээр ер нь бол дахин төлөвлөлтийн бүс дээр бол араа өөр хууль эрх зүйн орчин үйлчилж байгаа гэдгийг бол би түрүүд дурдж хэлсэн. Яг энэтэй холбоотой асуудлыг бол өнөөдөр манай одоо юу гэдэг мөрдөх байгууллага гэдэг юм уу те хууль сахиулах мөн одоо шүүх хэрэгтлийн байгууллагууд бол шалган шийдвэрлэх энэ талын мэдлэг мэдээлэл яг өндөө жоохон тутмаг байгаад байна. 20 оноос хойш бол энэ чиглэлийн хууль эрх зүйн орчингууд ер нь нэлээд боловсронгуй тодорхой болж байгаа. Газар дахин төлөвлөлтийн эрх зүйн орчных нь хүрээнд нь ухаж үзээд ингээд энэ рүү орох юм бол эн чинь энэ асуудлыг цуцлаад те дараагийн сонгон шалгаруулалтыг явуулаад тэнд орж байгаа одоо нөгөө иргэдийг хохирохгүй байх бас тодорхой эрх зүйн боломжууд нь бол өнөөдөр батлагдсан дүрм журмын хүрээнд бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийн механизм жоохон ажиллахгүй байна уу гэж харагдаж байна. За асуудлын мөрөөр нэвтрүүлгийн хүрээнд одоо эхний объект дээрээс та бүхэндээ нөхцөл байдлыг хүргэлээ. За дараагийн одоо бас одоо иргэдийн санал гомдлоо гаргасан компани бол Төгс орд гэж аж ахуйн нэгж байгаа. За тэндээс манай сурвалжлагч Төмөн Жаргал мэдээллийг хүргэнэ. Сэтгүүлч Бат холбоодоо баярлалаа. Бид энэ удаа Төгс орд компани хохирогчдтэй уулзаад байна. Энд 2022 оноос хойш шинэ байранд захиалга өгөөд тэгээд өдий болтол одоо байр маань баригдаагүй ингээд ийм хохирогч иргэдтэй уулзаад байна. Тухайд энэ чинь 22 оны 4 сард бид нар гэрээгээ байгуулсан хамгийн түрүүний хүмүүс тэгэнгүүт 23 оны 6 сар хүртэл ерөөсөө ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд тухайд ингээд гэрээгээ цуцлаа энэ одоо энэ ингээд барилга баригдахгүй надад цуцлаа гэдэг тэгэнгүүт
15% шимтгэл төлөөд гэрээгээ цуцалж болно. Гэрээгээ цуцаллаа гэхэд энэ байр дахиад зарагдсны дараа мөнгө чанга гаргаж өгнө гэдэг байдлаар бид нэг байнгын хил амаар доромжлох сүйдүүдгийн байдалтай л харьцажсэн. Тэгээ одоо өнөөдөр хүртэл ингээд 22 оны 9 сараас гэдэг чинь өнөөдөр 26 он гэдэг бүхэлдэн 4 жилийн хугацааны нэмэр бол нэг иймэрхүү байдалтай явж байгаа. Тэгээ одоо энэ үүсгэн байгуулагч нь хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал нь бүгд солигдоод компанийн нэрийг анх бид нар Төгс Орд Капитал гэдэг компанитай гэрээ байгуулсан ба сүүл регистрийн дугаар нөөцлөгд өгөөч гэсэн Танаа Улс Капитал гэдэг ингээд гэрээгээ компанийн нэрийг өөрчлөө яваад байдаг. Миний хувьд 76 сая 800 мянга орчмоор. За энэ 3 ийм ихэр ийм барилга баригдахаас за 100 гаруй хүн бэлэн төлөлттэй ингээд захиалга хийгээд 22 оноос хойш энэ хүмүүсийн одоо захиалганы мөнгө яг эндээ зориулагдаагүй. Миний хувьд бол энийг заллин гэж харж байгаа юм. Зарим нэг одоо байран дээрээ 2 давхар захиалагч авсан байгаа юм. 6-аас 7 тэрбум энэ хүнд хөрөнгө оруулалт орж яхад яагаад зориултын бусаар ашиглаад одоо ток мит гэдэг одоо ингээд махны юм байгуулсан. За дараад нь одоо хурдны машин тэрэгний одоо ивент итгэсэн бусад ажилчтай бол барилга байгууламж өгсөн. Ингээд бусдын хөрөнгийн бусдын итгэл дээр яагаад тоглоод өөрсдөө ингээд баяжуулаад өөр юмд хөрөнгө оруулаад ингээд байдгийм бэ? Энэ бол анханасаа заллин байсан гэж би бодож байгаа. 126 сая төгрөг захиалсан. Захиалга авсан дээр Бямжав мөнх оргил сэдв сүрэн шүрээ гэдэг хүмүүсэнтэй орт байхгүй уцааж авахгүй юу гэж прокурор шилжүүлсэн. Прокурор нь болохоор зэрэг шалгаж байна гэсэн утгаар 2-3 жил болчихж байгаа маа. Шүүхрээ явахаараа зэрэг хаяг тодорхой бус гэд хэрэгсгүй болгочдөг байхгүй юу. Тэгэхээр яг хаана бидгэд итгэж хандах ёстой юм бэ? Хинч бидгэдийг тоож авч үзэдэггүй. 100 гаруй өрхийн одоо 500-аад ирэх гудамжинд орчод байгаа байхгүй. Одоо ингээд яхаач мэдгүй хууль цагдаагаар яваад хууль цагдааны үйлчлэхгүй. Хөөш өгийнхэн болохоор тэр чинь олдохгүй байгаа юм гэдэг байхгүй. Монгол дотроос олдохгүй байна гэдэг байхгүй. Тэрнийг бол гайхаад байгаа юм. Их л олон асуудал байна да. Та юу гэж харж байна? За ер нь бол энэ өөрөө одоо нийгмийн асуудал болоод та бүхний анхаарлын төвд үндэсний телевизийн анхаарлын төвд ортлоо явж яах гэдэг чинь суур шалтгаан байна гэсэн үг. Нийгэмд хавтгарч байгаа үзэгдэл байгаад. За энэний суур шалтгааныг бол 3 бүлэгт авч үзэж болно. За нэгдүгээр бүлэг бол одоо үнэхээр энэ хүмүүсийг яриад байгаа үнэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ төрлийн маргаан хэрэг маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг энэ хууль хэрэглээнийхээ нэгдмэл байдлыг өнөөдөр тогтоож чадаагүй байгаа. Яг цагдаа гэдэг юм уу одоо эрүүгийн хэрэг байна гэд явхаар хэд хэдэн проблемуудад нүр тулаад байгаа юм энэ хүмүүс маань. Нэгдүгээр яаж ийм нөхөр энэ та нар ингээд гэрээ мэрэтэй юм байна. Энд чи одоо ерөөсөө иргэний хэрэг байна гэд 2-3 сар шалгаж байгаа юм уу хэрэгсэхгүй болгоод хаачдаг. За иргэний шүүхтэр нь очингууд нөгөөдөл нь олддоггүй барьдаггүй хаягн дээрээ байхгүй ерэн сурвалжлуулах дахиад нь хэмжил гаргаад явдаг ерэн сурвалжлуулах одоо тэр шүүхийн одоо шийдвэрийг нь цагдаа барьж яваад олсон гэдэг юм уу олоогүй гэдэг юм ингээд нэг хариу өгөөд ингээд цаг хугацаа алдаад үндсэндээ нэг дунджарт 1.6 жил явдیں۔ Наацхан. Тэгэхээр бид ийм төрлийн хэрэг маргааныг нэгдүгээр хариаллын хувьд хаана яаж шийдэх юм бэ гэдэг юм өнөөдөр тодорхой болгоогүй. Энэ бол цэвэр манай шүүх засаглалын. Энэ дээр бол улсын дээд шүүх нэлээд одоо чухал нөлөөтэй. Улсын ерөнхий прокурор нэлээд чухал нөлөөтэй. Энийг бид нар тодорхой болгоогүй байна. Яг ямар төрлийн маргааныг нь эрүүгийн журмаар авч явахын яг ямарыг нь иргэний журмаар шийдвэрлэхийн гэдгээ маш тодорхой олмоор байдаг. Жишээ нь нэг байрыг 2 хүнд угаасаа зарах боломжгүй бод байдал дээр. Боломжгүй. Яг ийм тохиолдлыг бол шууд автоматар шууд эрүүгийн хэрэг гэж үзэх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр яаж ийм гэхээр зарим нь үзээд, зарим мөрдөгчнөр нь хэрэг үүсгээ шалгаад, зарим прокурорууд нь тэрийг дэмжиж, зарим нь иргэний маргаан байна гэж буцаагаад ингэж байгаа юм. Нэг өсөндөө үзмжээрээ шийдээд байгаа юм шиг. Үзмжээрээ шийдэж гинсүү. Эсвэл одоо юу гэдэг яг гэрээ цуцлахтай холбоотой юу гэдэг шүүхийн маргаан явж явах үед гэрээгээ цуцлсан гэж үзээд өөр этгээдэд дахиад зарсан арай өөр төрлийн кейс байж болно шүү дээ. Тэгвэл энэ бол жишээ нь иргэний маргаан байх магадaltaй.
Тэгэхээр энийгээ бид нар ингэж ангилж ялгалж өгөөд ийм асуудал ирвэл та нар үг дуугүй ийм журмаар шийднэ. Ийм асуудлыг нь үг дуугүй ийм журмаар иргэний журмаар шийднэ гэдэг энэ ялгаа заагаа бид нар өнөөдөр тогтоож өгөхгүй байна. Шүүх засаглал те хууль сахиулах байгууллагууд энэ дээрээ хамтарсан ийм дундын шийдэл нэгдсэн одоо хууль хэрэглээд тогтоож өгөхгүй байгаагаас болоод өнөөдөр энэ хүмүүс би хаана очихоо мэдэхгүй байна. Миний асуудал тэнд очиж гацаад энд очиж буцаж гин гэж ярьж байгаа суур шалтгаан нь энэ. Тийм компанид анх гэрээ хийгээд ингээд мөнгө өгсөн нэг ариуна гэдэг нэг хүнд мөнгө өгсөн байхгүй. Одоо энд анх байсан офстой маш их том дэлгүүр нээсэн ажуулаа зогсож байна. Яг юм уртлын барилгатай байна. Тэгээ бидний мөнгө айсан бэ. Бид нар одоо нэг тоог төшнөө мөнгө өгчөөд одоо ингээ 3-4 жил цаваа явж штэ. Гэсэн чи би бас сохирсон штэ гэсэн яриа зогсож байгаа. Энэ шатсан хүн одоо ийм том дэлгүүр нээсэн ингээд бараатай байж ах уу би одоо энэ бидний мөнгө ч гэсэн энэ дотор явж байгаа болов гэж л хардж байна. Дотор өөрөө байна хаалгад өгччихэд онгодож өгдөг. Түрүүл хэргийн харьяаллын тухай ярьсан те эрүүгийнх үү иргэнийх үү. Одоо гэмтэргийн ангиллын тухай ярьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө нэгдүгээр залингийн гэмтэрэг юм уу? Эсвэл одоо тэр хүмүүсийн авсан мөнгөө зориултын дагуу те зарцуулахгүй байгаа үйлдэл чинь өөрөө тэ шамшигдуулах асуудал юм уу? Эсвэл бүр одоо мөнгө угаах юм уу? Өнөөдөр бид нар яг энэ гэмтэргийнхаа английн асуудлыг бас яг тодорхой болгоогүй байна. За энийг тодорхой болгохгүй байгаагаас шалтгаалаад ямар асуудал үүсдэггүй гэхээр манай энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэхийн процессын хуулинд нэг алдаа гажиг байдیں۔ Одоо энэ хамгийн ихний хохирогч гарч ирээд асуудлаа шийдвүүлээгээд эрүүгийн хэрэг шалгуулад явангууд эргээд цаа талд нь хоёр дахь хохирогч одоо тэ болтгоо гэдэг хүн гараад ирнэ. Тэгэнгүүт энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа ингээд сунжраал байна. Шийдэгдэхгүй. Яг шүүхтэр очиод яг шийдэх гээд хэргийг боогоод нэг араа хийжтэй нэг 2 жил яваад хэргийг боогоод ингэнгүүт 3 дахь хохирог гараад ирнэ. За ингээд энэ хэрэг бол угаасаа шийдэгдэхгүй. Энэ өөрөө манай эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны маш том алдаа. Хэрвээ хохирогч те болтгоогийн асуудал шалгагдаад дуусаад энэ хүний асуудал шийдэгдсэн гэвэл шууд энийн шүүхээр нь оруулаад ялын нөгөөд хорих байд юм уу торох байд юм уу тэр хууль заасан хариуцлагыг нэгдүгээр хүлээх хэрэгтэй байхгүй. Гэхдээ дараагийн хохирогчдын хэрэгүүдийг шийдвэрлээд явах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр манай эрүүгийн тогтолцоо ийм биш учраас энэ тогтолцооны гажиг супер залилагч нар ингээд ашиглаад тэгээ бараг сүултээ цохомлоор өөр дөрөө энэ төр хэрэг мэрэг гаргаж ирээд ингээд үргэлжлүүлээд яваад байдаг. Үзэгчтэй бид энэ удаа Төгс Орд компани хохирогчдтэй үзэгч та бүхнийг уулзууллаа. Ингээд сэтгүүлч бат холбоотой эргээд уулзъя. За асуудлын мөрөөр нэвтрүүлгийн сурвалжлага дараагийн объект дээр ирсэн байна. March Construction гэдэг байгууллагын одоо захиалагчид үндсэндээ одоо хохирогчид гэж энэ хүмүүс маань санал гомдлоо хэлж байгаа. March Construction бол нисэх болон энэ Баян зүрх дүүргийн Жоков ийм 2 байршил дээр иргэдээс бол захиалга авсан юм байна. 2021 оны 11 сарын 30-ны өдөр штэ 3-2 өрөө байр захиалал 191 сая 40 мянган төгрөгөөр бэлнээр авч гисэн байдیں۔ Тэгсэн чи одоо өнөөдрийн байдлаар чи 4 жил хагасны нүрийг яг ийм байдалтай одоо бидний ард байж байгаа энэ иймэрхүү байгаа. Манайх бол ерөөс юу байхгүй штэ суур муурч байхгүй бүр хүний газар дээр бид нэр дээр захиалга авсан байлээс энэ CD блок гэл Одоо 22 онд Солонгос улсад ажиллаж амьдрал тэгэл бас фэйсбүүкээр л бас зар хараал тэгэл анх захиалга өгсөн 65 м2-тэй Polaris одоо Jokum Polaris-ийн D блокт өгсөн байгаа. Тэгээд одоо тэрнээс анх бас 30 сая төгрөгтэй бас нэг байрны урьдчилгаа хийчих санаатай асуу сургалж байгаа л тэгэл бас тэгээд өнөөдөр 30 сая төгрөгөө өгөө дээрээс нь 10 сая төгрөгөөр цовуулаад энэ компанид 65 сая төгрөг ерөнхийдөө ол өгсөн байгаад байгаа. 23 оны 4-р удиралд. Тэгэхээр одоо 12 сард одоо ашиглалтанд орно гэсэн ийм гэрээтэй. Одоо гэрээгээ бид нар шинжилж чаддаггүй, энийгээ бүр ингээд яаж чаддаггүй, ингээд бүр яг тийм одоо энэ гэрээн дээр ийм байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. 22 оны 1 сар 18-нд ингээд ах トゥ гэрээ
бид нар одоо 4 байр захиалаад одоо 300 хэдэн сая төгрөг ингээд энэ Mars Construction бүтэн 100% төлөвлөлтөөр хийсэн. Одоо нэг Е блок нь бол нэг халбагс шороо аваагүй. Орчин тоолонд худлаа үний ярьдаг. Одоо сүүлийн үед бол юун дээрээс байхгүй болцсон. Ажил дээрээс байхгүй болцсон. Офс дээр очиход нь хүн байхгүй байдаг болцсон. Эхнээсээ одоо би хүүхдэд түрээсийн байранд амьдруулж байна. 5 жил болж байна миний байр захиалаад 36 сая төгрөг 960 мянган төгрөгийг бэлнээр төлцсөн. Тэгэхээр би одоо өөр хүүхдүүдээ ингээд хэдэн төгрөгийг олгоцсон. Та одоо хаана байр захиалсан? Таны юм бүтэж байгаа юм хаана байгаа юм? Барагшгүй амьдралын бас нэг хэрүүл урвал биднэрт маш их байна. Одоо би сая 100 төгрөгийн байр түрээсийн байранд ээжтэйгээ өөр хүүхдүүдтэйгээ амьдарч идэг. Байр ашигланд орцуулаагүй хүлээгээд байсан миний бас хань ижлийн захиалсан хүмүүс маань одоо ингээд 24 онд бурхны оронд явцсан. Энэ мэтчлэн олон жил хүлээлээ энэ байранд орох байх гэж. Хууль хүчнийхэн байгууллагад өгөхөөр хуучны хөтөлбөрийн байгууллага бид нар шалгаж байгаа, явж байгаа, инээ тэрэ гэдэг одоо жил гарan болж байна. Шүүхээр яваад одоо цагдаагаар яваад бид нар ямар ч үр дүн өгөхгүй байна. Өчнөө олон ард иргэдүүд ингээд ядарч जैन, зүдэрч जैन. Яг нөгөө мөнгө төлсөн хохирогч ирээдүйд хохирогч болох гээд байгаа хүнд яг ийм хоёр асуулт гарч иртээ. Хамгийн нэгдүгээр ер нь гэрээгээ цуцлаад гэрээнээсээ татгалзаад те мөнгө аваад эртгэн одоо баг хохирсон дээрээ эндээс салах уу эсвэл хүлээх үү? Яг энэ асуултыг бол хуульчаас асууж ирж байгаа юм. Яг өнөөдөр Монголын нөхцөлд бол барилгын компаниуд юу хүлээж ийн вэхээр энэ хүн гэрээнээсээ татгалзчихаасаа те эсвэл энэ хүн шүүхэд тандаасаа гэж хүлээгээд bijдэг. За яагаад? Сонирм байгааз? Сонирм байна. Тэ. Яагадвал энэ зураглалыг төсөл эхлэхээс өмнө компаниуд ер нь бол бодо тооцсон баг. За ийм үр дагавартай. За гэрээгээ цуцлвал нөгөө энэ гэрээн дээр чинь те 6 сарын дараа мөнгөний өгнө 10-20% суутах нь дараагийн одоо байр чинь 3 дахь читгээдэд зартал танд мөнгө чинь өгөхгүй эсвэл та өөрөө 3 дахь читгээдийг олж ирж буюу те дараагийн хохирогчийг биднэрт авчирч те нөгөө би өгөхөөс чи өгөх гэж одоо авчирч өгж биднэртээ гэрээ хийсний чинь дараа мөнгөний өгнө энэ төр гэдэг ийм заалтуудыг энэ гэрээнд хийчихэд байгаа юм. Эвлэрээд байд юм уу шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр гарсан тэр өдөр цаг минутаас эхлээд нөгөө хүү торгуул алданг те бусад хариуцлага юмнууд ингээд зогсчихж байгаа. Компаниуд энийг хүсэж байгаа. Ингээд яах вэ гэхээр иргэн би мөнгө өгсөн нэг шүүхийн шийдвэртэй шүүхийн шийдвэрээ бариад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очноо. Уучлаарай таны өмнө 30 шүүхийн шийдвэр байна. Тэ? Энэ хүмүүсийн төлбөр барагдаад дууссаны дараа таны төлбөрийг барагдуулах ажиллагаа эхэлнэ. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуультай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын процесс дээр ингээд орцсон. Ингээд материал хизээ хин авчирч өгсөн. Яг зөв. Тий. Зинээс зэрэгцүүлээд шийдээд явах боломжгүй. Ингээд би нэг сайхан тэ сүлттэй цэнхэр бичгтэй шүүхийн шийдвэртэй ялагч болцсон юм шиг ийм мэдрэмжтэй бод байдал дээр миний хохирол барагдахгүй ингээд ийм шүүхийн шийдвэр хүү алданг зогсцсон. Хүү алдан гэмнүүд нь зогсцсон ирээдүйд миний авах боломжтой байсан хариуцлагууд зогсцсон компани бол айдгаа авдартай хийчлээгээд ингээд ажиллаа хийгээд гэдэг юм ингээд байж идэг. За ийм үр дагавар биднийг хүлээж өнөөдөр манай эрх зүйн орчин тэ Асуудлын мөрөөр нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Бид яг одоо Сэлбэд байрлах Ирэхэд Монгол группийн бүтээн байгуулалт болох газар дээр хүрэлцэн ирээд байна. Энд одоо хохирогч иргэд маань 2021 оноос хойш одоо ямар захиалга өгөөд ямар асуудалтай байгааг бүгдээрээ орж уулзж ярилцгаая. За бид нар 2021 оны хавар захиалга өгшөө. Энэ өгөх болсон гол шалтгаан юу гэхээр энэ төсөл үнэхээр бидний газар дээр нэрж үзэхэд маш их хүчтэй сайн явагдажсэн. Хоёрдугаарт энэ төсөл 2021 оны барилга экспо төсөл шилдгээр шалгасан төсөл байсан. Та хэдэн метр квадрат байрны захиалга өгсөн бэ? Хэдэн төгрөг өгсөн бэ? Би бол 3 өрөө байр. Доороо нэг гараж авахар захиалсан. Ингээ би бол 240 сая төгрөг өгсөн. 103 сая төгрөгийн бэлэн өгөөд миний 3 өрөө байрыг гэдэг суучин 3 өрөө байрыг авсан. Над шиг ийм хүмүүс олон байгаа. Зөндөө байгаа. 350 орчим одоо
хүн захиалсан багш. Энэ чинь нийтдээ 546 аялал орон сууцны захиалга багхгүй. Тэгэхээр бидний одоо мэдж байгаа 350 орчим хүн захиалсан. Эдгээр ихэд нэг 50-аас 60 тэрбум төгрөгийн одоо төлөлт хийчихсэн. Ингээд байхгүй өнөөдөр байдлаар 5 жил болоход байр нь байхгүй. Мөнгөний ажилтнаар аваад явцсан. Ийм байдалтай. Байранд орж чадаагүй ингээд байж байна. Гомдолтой байна маш. За 2021 оны 5 сард хахад 213 сая 107,500 төгрөг төлж 7535 нэг дулаан зогсоолтой захиалсан 100% мөнгө өгсөн. 4-5 хүн 900 мөнгөсийг үзээд энэ төслөө хүлээж чадлаггүй төслгүй нас ураад байна шүү дээ. Нас уурчаад байна. Өнөөдөр нилээд 10 гаруй хүн би хаана мууцсан 25 төр үрчихсэн. Сэтгэл санааны хямралд орчихсон. Зарим уруу замаар арх дарсанд орсон. Ийм юмнууд хүртэл зөндөө байна. 21 оны 7 сар улсын наадмаар Мархуу одон чимэгтэй жүжигчдэр сурчлагаа хийлгэсэн. Тийм учраас бид нар бол тодорхой ингээд нэг 80 метр квадрат талбайг 3 өрөө байрыг одон чимэг Мархуугийн ярилцъя хөө гэдэг нэг сурчлагаагаар бид нар бол 2 өрөө байр хүүхдийнхаа байрыг тавиад тэгээд урьдчилгаа хийж биднийг орж исэн. За одоо бол байлгаар төлбөрийн нөхцөл бол бид нар чинь 95-6% төлсөн байж идэг. Жилийн багтааж дууссан гэсэн үг. Энэ байгаа ус бол бүгд л тийм байгаа. Тэгээд мант хоёроо юу гэсэн та нар хууль шүүхээр яв гэдэг байгаа байхгүй яв. Тэний цаана би бол одоо хамгаалттай гэж тийм дог давхуу хийж байгаа байхгүй юу. Одоо өөрийнхөө компани дээр ингээ хуулийн зөвлөлд 2 горог авчихсан заа юу. Данс хаагцаа. Бид нар одоо ямар ч гүйлгээ байхгүй байгаа. Бид бол энэ төслийг одоо үндсэндээ бүрэн зогссон байгаа. Одоо бол энэ төсөл бол яг маш хүндрэлтэй байгаа. Бид бол гаднаас одоо зээл тусламж яриад одоо манайд ямар ч зээл тусламж олдохгүй гэсэн ийм одоо хариу өгсөн юм байна. Өнөөдөр мөнгөтэй хүнд үйлчлдэг хууль шүүхийн байгууллага байна гэж бид нар харж байна. 1000 төгрөг хулгай хийсэн хүүхдүүд 10 жилийн ялаа явдаг үстэй. Тэгвэл 200 гаруй зөвхөн миний хувьд 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байгаа хүний энийг хэрэг гэж үзэхгүй хэрэгсэхгүй юу хэрэг гэж үзэхээс татгалзаж байна гэсэн хариу өгж байгаа. Хан уул дүрийн болохоор мессеж надад байж байгаа одоо. Барилгын тухай хуулиар хурдан өөрчлөлт оруулаач цаач. Үйл хөдлөлийн тухай хуулиар хурдан өөрчлөлт оруулаач. Энэ юмнууд чинь одоо энэ ард түмний чинь охироход байна. Энийг хурдан шийдэхгүй болохгүй байна. Бид нар өнөөдөр яах ёстой юм те? Та нар тандахгүй тэн танддаг. Тэгээ одоо яах юм? Сүүлд нь одоо тэгээд талбай дээр жигсаал болоод өсөглөн зарлал нэний тэрэгээл явах уу? Гэхдээ тгийг үсээд байгаа бол чадна шүү дээ бид нар ард түмэн. Мөнгө авъя мант хоёраа. Маш олон улсууд хохирч байна. За эдний жишээн дээрээс ингээ харахаар яг өөр газар ингээл бас бүтээн байгуулалт хийгээл яваал байгаа. Гэхдээ ихэнх ажил нь зогсоод байгаа. Бас хардж байгаа л гэж байна тий. За энэ нөхцөл байдлыг та сонсоод ямар хариулт өгөх вэ? Зинда Construction энэ Эрхэт Монгол хоёр хоорондоо ямар холбоотой? Энэ хүмүүстэй Эрхэт Монгол гэдэг компани ямар холбоотой? Үүнтэй холбоотой энэ асуудал харилцаа энэ гэрээ энэ цаасан баримтан дотор огт байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс дээр ямар одоо алдаа ажиглагдаж гин үг гэхээр магадгүй энэ маргаан цаашдаа шүүх рүү явах тий. За одоо юу гэдэг эрүүгийн хэрэг дээр тодорхой одоо магадгүй хэрэг мэрэг үүсээ тий шалгагдах тохиолдолд яг нөгөө буух хийсэн буцхайг нь хий юм бэ гэдэг асуудал ингээд тодруулах хэрэгтэй болох уу? Тодорхойгүй яваад байгаа байхгүй тий. Одоо ийм хүү охин компани юм уу тий хувьцаа эзэмшигч нар нэг юм уу эсвэл хоорондоо хамтарч ажиллаж байгаа юм гээд ямар ч тодорхойгүй. Ер нь бол ямар тохиолдолд өөрт нь одоо энэ захиалгын гэрээний мөнгө төлцөн үнд ашигтай вэ гэхээр ямар нэгэн аргаар яаж хийж байгаа л байр авчих, дотор нь ороо суучих, тий улсын бүртгэлээс үг гэрчлэгээ авчих. Тэр болтол юу гэдэг энэ гэрээтэй холбоотой тэр хөөөлцөх хугацаа мухцаа тий энэ юмнуудаа ингээд алдахгүй тодорхой арга хэрэгслийг ашиглаад яваад бай. Нэгэнт байраа авцсан, нэгэнт үг гэрчлэгээ авцсан болвол харин та одоо нөгөө жинхэнэ энэ гэрээгээ бариад хугацаа хоцорсон. Хүү торгуул алданг төлсөн. Банкнаас одоо зээл зуул авсан тэрний одоо нэмэгдэл хүү. Энэ хугацаанд өөрөө байр түрээслээд гэдэг юм уу те? Түрээсийн төлбөр төлөөд явсан одоо бодит тохирол юмнуудаа хэмжлэх эрх бол нээлттэй байна. Энэ эрсдэл юмнуудыг бол шүүхвэл хожим шийднэ. Боломж нь байгаа. Гэхдээ бодиттойгоор байр нэгэнт ашиглалтанд орохгүй гэдэг нь тодорхой нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд болвол хохирсон дээрээ бити хохироо гэдэг асуудлыг зөвлөж байгаа хуульч нар бол энэний эсрэг бас барилгын компаниуд
тодорхой арга хэрэгсэл хэрэгжилж байгаа. Одоо хууль эрх зүйн мэдээлэл мэдлэг одоо олгосон танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн асуудлын мөрөөр нэвтрүүлгээрээ уулзъя. Баяртай үзэгчтэй. Хаврын хуурай өвсөнд түүмэр яаж галж авалцдаг вэ? Монгол орн барилгын залилангийн асуудал яг энэ түүмэр шиг газар аваад Монгол орныг бүрхэж шít. Ямар ч охирлоо баримтуулж чадахгүй нас орж авал айгүй төлөө өвчтөнд баярлж яддаг байх уу? Монгол даяар одоо энэ хохироод байгаа улсууд маань бүгдөө нэгдээ болохгүй бол засгийн газрын гадаа өсөлсөн ч яадаг юм бэ? Одоо бидний төлөө ингээд чөмгөө дундартал яваад бидний хохирлогоо болгоод биднийг бас харж үзээч. Ард түмэн чинь ингээд гудамд гараад өлсөд санхан цангаад санаж гутрах нь гутраад хэцүү байдалд орлоо гэж одоо төр засгаас хүсч гуймаар байна. Бид нарыг эрүүл сарвал байлгахгүй. Бид нарыг өвчтэй зовлонтой сэтгэл санааны хямралтай ийм байдлах ажлыг хэн хийж гин? Энэ барилгын энэ залдангийн нөхдүүд хийж шít. Өнөөдөр ард түмнийг ингэж сөхрүүлж байна, ингэж мүлхүүлж байна, ингэж өвтгөж байна, ингэж зовоож байна. Яагаад энэний төлөө энэ төр засаг ажиллахгүй юм бэ?